Хог ачуулах төлбөрөө төлөөгүй учраас хогийг нь буцаагаад хасгаж гэх тайлбартай зураг өчигдөр цахим орчинд тархсан тэгвэл тус үйл явдал Хангаа хотгонд болсон байна. За хог ачлалын компани тээврийн хэрэгсэл хоосон ирж хогоо ачих ёстой. Гэтэл хогтой ирснээс үүдэн сууц өмчлөгчдийн холбоо гомдол гаргаж улмаар тээврийн компани жолооч хогийг ил хаяад явжээ. Иймээс өөр компаниар шүн дунд хогийг ачуулжээ. За үзэгчдээ NTV телевизийн сурвалжлах баг Хангаа хотхоноос мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр өчигдөр сууц өмчлөгчдийн холбоо болон хог ачдаг компани зүгээс маргаа үүссэнтэй холбоотой одоо яг миний энэ зогсож байгаа газарт одоо хогон аваадлага үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор одоо иргэд гомдол гаргасны дагуу шөнө 12 цагийн үед одоо өөр компаниар хогийг нь ачуулсан юм байна. Өчигдөр 3-4 цагийн үеэр бүр ингээд хогийн машин ихэнд намайг хог хаяхад ингээд хогоо авч исэн байхгүй юу. Тэгснээ нэг гараад хог хаяхсан чинь хогоо бүр ингээд ажиллаад буцаж гаргаж исэн. Тэгээд орой ажилласаа 6 цагаас буугаа байжсэн чинь бүр энэнгээр ингээд битүү хог хайцсан. Бүр амар заваа. Тэгээд 1-2 орсон суугч орж иж хэлж байгаа байхгүй юу. Энэ сөөхийн үнд хэлмээр байна. Энэ бүр арай л дэндүү амар хог хайцсан байна. Тэгээд бид нар ч гэсэн гараад харсан чинь бүр амар арай л дэндүү. Тийм төлбөрөө төлдгүү зарим айлуудаас л болол тиймэрхүү асуудал гарсан. Өчигдөр тэгээд орой фэйсбүүк дээрээс харсан чинь яг манай энэ орцны гадаа асгацсан байх гэх. Тэгээд яг гэртээр харсан чинь асгацсан. Тэгээд шөнө 12 цагийн үед ачаад аваад явчихсан лээ. Хувийн машин оруулдаг байлээ. Хувийн машин нь болохоор хогтой орж ирээд бункертэй хог үлдээсэн. Тэгээд ер нь бол хувийн машины дарагтаа муудалцал танах хогтой орж ирсэн гэж үгүй манай хоггүй орж ирсэн гэл. Юу нэ штэ зургийн баталгааж болсон байж яагаад юм бэ гэсэн чинь танаа дотоод зураг авч эдгээр бүтгч юм тэр юу яриад байгаа юм бэ. Тэгвэл хогийг таастай шуулгасан дээр даатгал гэтэл өөр компаниар ашигласан да. Хангаа хотхон сууц өмчлөгчдийн холбоонд тус хотхны 7 орцыг хариуцдаг 700 гаруй оршин суугчдтай. Гэтэл оршин суугчдын талаас илүү хувь нь буюу 65% нь сууц өмчлөгчдийн холбооныхоо төлбөрийг төлөөгүй байгаа юм а. Үүнээс үүдэн хог ачхад хүндрэл үүсдэгч энэ удаагийн хэрэг төлбөртэй холбоогүй байна. Мөн нэг орцны оршин суугчдын үрийн хэмжээ 20 орчим саяд хүрчээ. Тус хотхон ашиглалтанд ороод 10 гаруй жил болж байгаа. Гэтэл энэ хугацаанд нэг ч удаа сууц өмчлөгчдийн холбооныхоо төлбөрийг төлөөгүй айл байгаа гэдгийг хэлж байлаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийг шүүхэд өгдөгч асуудал бүрэн шийдэгдэхгүй байгааг сууц өмчлөгчдийн холбооныхны зүгээс учирлаж байсан юм а.